Хэн нь илүү биетэй вэ? Чи юу эсвэл Чингис хаан уу? Чингис хааны үед хэрэглээ байхгүй байсан. Энэ нь миний талд давуу байдал өгч байна. Би ер нь пост болгонд нь Чингис хааныг яалж чадна гэж хэлэх байсан. Samuel Bishop Сүүлэг 2002 оны 2 дугаар сарын 7-нд Америк нэгдсэн улсын Delaware, Ohio'д мэндэлсэн. Этникийн үед тэрээр Польш, Чех гаралтай. Сэм 5 настайгаасаа эхлэж усан спортоор хичээллэж эхэлсэн. Трамплинаас өсөрдөг төрлөөр коллеж хүртлээр хичээлсэн байна. Сэм Сүүлэг төмрийн ертөнц рүү 16 настайгаасаа орж эхэлсэн. Усан спорт төмөр хоёрыг 3 жил хослуулад эцэст нь түүнд аль нэгийг нь сонгох шаардлага үүсв. Хоёр туулаа өвөл алиг нь ч гүйцэтгүүтэй ижил тэрээр төмрийн ертөнцийг сонгох уу, усан спортоо сонгох уу гэд бодибилдингийг сонгожээ. 10 жилээ төгсөөд Сэм Майамигийн их сургуульд механик инженерийн ангид орсон. Тэрээр төрсөн дүүтэй бөгөөд Марк Сүүлэг, харин эгчийг нь Мариса Фэй гэдэг. 21 настай Сэм Сүүлэг 109 кг булчин маастай болов. Ийм хурдан өөрчлөлт зөөнгүй байдаг жишээнүүдийг бид мэднэ. Тристен Ли, Дэвид Лейд гэх мэт. Нэрийн ноёрын бичлэг манад байгаа шүү. Сонирхсон нь үзээрэй. Маш хурдан өөрчлөлт хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг. Ийм учраас замаа товчлох, маш хурдан булчин маас нэмэх, маш хурдан турах гэх мэт зүйл бодибилдинг фитнесийн ертөнцийн хамгийн ихээр хэрэглэгддэг маркетингийн хэрэгсэл байдаг. Хүмүүс юу хүсэж байна, түүнийг нь хэлж өгч байгаа эрэлт нийлүүлэлтийн хууль. Гэхдээ хурдан өөрчлөлт, хурдан турах, маас нэмэх яг үнэндээ эрүүл мэндэд асар хортой. За үүнийг тэдгээр мөнгө хүлэгчдийн буян нүгэл дэнслэгдэх мөчтөнд орхий. Сэм Сүүлэгийн бичлэгүүд TikTok-д байршиж үзэлтэнд эхэндээ бараг байхгүй байсан ч хожим баг багаар нэмэгдэж хурдан бүр дийлдэхэ болов. Олон хүмүүс чи яаж бэлтгэл хийдэг юм? Яаж ийм болов? Яриад үг гэх мэт комментүүд цуурсаар байсан болохоор тэрээр YouTube-д бичлэгээ байршуулж эхэлсэн. Сэм уцаараа ямар ч эдит хийлгүй өдөр тутмын бэлтгэл амьдралаа харуулж байсан. Ийм формат анх YouTube-ийн өдгөөгөөс 15 жилийн өмнөх формат юм. Тэр үед Rich Piana анх гарч ирэхдээ ингэж хийдэг байсан нь санагдана. Ийм рил бодит формат бол бодиттой бөгөөд маш их мэдлэг өгдөг. Хамгийн гол нь Сэм Сүүлэг элдв маяг хачиргүй үнэнгээр байсан нь үзэгчдийг маш их татсан. Энгийн бидэнтэй л адилхан даруухан залуу өөрийн хүсэл тэмүүлэл рүүгээ явж байгаа бичлэг учраас хүмүүст маш их таалагдсан. Үүнээс гадна түүн дээр гарч байсан сөрөг нөлөөнүүд нь YouTube-ийн алгоритмыг эвдэж цааш нь түгээхэд тусалсан гэж хэлж болно. Биен дээр нь гарч буй том тууралт, батганууд нь коммент бичих сэтэл болж олон хүмүүс хилэлцэж маргалдан бичлэг улам цаашаа гүйсэн. Хар залуугаараа стероид хэрэглэж биеэ муутглаа гэх комментүүд цуурх нь ойлгомжтой. Сэм Акутан буюу изотретиноин хэрэглэж батгануудаасаа салсан байдаг. Энэхүү бодисыг би дэлгэрэнгүй арт бодибилдинг нэмэх 18 төлбөртэй группд тайлбарласан байгаа. Бодибилдингийн фармакологийн талаар илүү үнэн бодиттой мэдлэгтэй болохыг хүсэж байгаа бол чат бичээрэй. Бодибилдинг фитнесийн ертөнцид 4 төрлийн хүмүүс байдаг. 1. Rich Piana шиг бүх үннээ илэн далангуй шууд хэлчихдэг нэгэн. 2. Натурал биш байж улаан цай натурал гэж хэлдэг худалчууд. 3. Жинхэнэ натуралууд, натурал спортыг урайлагчид, эрүүл мэндэ эрхэмлэгчид, тариатай хүмүүсийг жаахан үзэн ядах талтай хүмүүс. 4. Стероидын тухай ярьдаггүй, энэ сэдвийн талаар юу ч шилдэггүй тойрдог хүмүүс. Бүх зүйл ойлгомжтой учраас өөрийгөө натурал биш гэж хэлж стероидыг сурталчлагч биш, бас үнэнгээрээ үлдэхийг хүсэгчд гэж хэлж болно. Сэм Сүүлэг төрөл 4-т орно. Сэм Сүүлэгийн хооллолт маргаан дагуулах асуудлууд их байсан. Учир нь тэрээр бодибилдингийн цэвэр хооллолт биш, заримдаа бүүргэр 2 литр шоколадтай сүү, 2 литр өндөр илчлэгтэй сүү, фаст фуд, хор олох өглөөний хоол идэж байгаагаа харуулж исэн. 10,000 ккал идэх энүүхэнд калоридол хүрч ивэл яг ямар хүнс нь чухал биш. Фаст фуд идэд булчин маас нэмнэ гэхээр маш сайхан тааламжтай сонсогдно. Би Смайын бичлэгдэр ярьж байсан хэрвээ Смай шиг ийм илүүдл өөх тус илчлэгтэй хоол идвэл булчинтай болох биш бөөрөнхий бөмбөгөл болно гэж. Сэм Сүүлэгтэр ч ялгаагүй. Өсөлтийн гормон, стероидууд түүний хэд давсан илчлэгтэй хоолнуудыг булчин руу чиглүүлэхэд туслана. Гэр гэж нэрлэдэг байгаа хэрэглээ бол таныг өөх нэмүүлэхгүй байлгах, булчин маас нэмэхэд тусалдаг хүчтэй бөгөөд аюултай бодисууд юм. Ийм учраас аль болох цэвэр эрүүл хооллож байж эрүүл мэндэ муутгачихгүй хадгалахад нэмэр болно. Тэгэхээр түүний хооллолт шүүмж дагуулах нь зүйтэй юм. Бодибилдингийн классик схемээс өөр бусдаас өөрөөр маас нэмж байгаа нь онцлогтой бөгөөд
бөгөөд фаст фуд, өглөөний хоол, шоколадтай сүү идэж булчин мас нэмэх жаргалын оронд байгаа мэт сонсогдох боловч хожим эрүүл мэндэд буцашгүй хохирол дагуулах аюултай. Тэрээр гэртээ завтай байх үеэрээ аль болох цэвэрхэн хооллдог. Гэхдээ л идэх дуртай зүйлсээ огтхонч хоригддоггүй байна. Sam Sulek-ийн бэлтгэлийн програм байдаг. Гэхдээ дунд болон дундаас дээш түвшний ихэнх хүмүүс бараг 90% нь тухайн өдрөөсөө хамаарч өөр бэлтгэл хийдэг. Sam хэрвээ чиний бэлтгэл чамд таалагдахгүй байгаа бол үүнийг өөрчил гэдэг. Тэрээр дийлэнхтэй тулсан оролтуудыг хийж аль болох булчингаа тултал ажилуулахыг хичээдэг. Тэрээр заримдаа хүчний, заримдаа пампинг бэлтгэлийг хослуулдаг. Гэхдээ дийлэнхтэй 6-аас 12 давталт хийхийг илүүд үздэг. Sam өвдсөн ч, ядарсан ч, яасан ч бэлтгэлдээ явж өөрийн тухайн үедээ чадах хэмжээгээрээ тултлаа хийхийг уриалдаг. Тэрээр төгс техниктэй биш ч айл болох хүнджинг эрхэмлэнэ. Sam төгс хооллдог учраас кардио дасгалд онцгой анхаарал тавьдаг. Тэрээр кардио дасгалыг үргэлж уриалдаг. Энэ нь маш авууштай. Учир нь хэрэглээтэй бас давхар замраагүй олдог. Тэрээр зүрх судсандаа онцгой анхаарал тавихгүй бол залуугаараа явсан олон бодибилдрүүдийн игнэнд орох болно. Sam бэлтгэлийн бичлэгүүдээ YouTube тавихаас гадна замын ажилчин хийдэг байсан. Замын тэмдэглэгээ зурдаг ажил. Тэрээр байшинд нэг өрөө түрээслэн амьдардаг байв. Нэгэн удаа хостел хувцсны бренди эзэмшигч Канад мэргэжлийн бодибилдер болох Fuad Abiad түүн рүү бичин хамт бэлтгэл хийх санал тавьжээ. Fuad түүнд бусдаас өртөж гэрээний санал тавьж Sam хостел брендийн амбассадор болохоор болсон байдаг. Ингээд Sam утсан дээр чанаргүй бичлэг хийх шаардлагагүй болж түүний карьер хурдцтай өсөж эхлэв. Түүний дагагчдын тоо 100 мянгаар асар хурдтай нэмэгдэж одоогийн байдлаар 4 сая 500 орчим мянган дагагчдтай болжээ. Sam-ийн мөнгөний асуудал шийдэгдэж тэрээр замын ажил хийх шаардлагагүй болов. Түүнд мянган асуулт ирнэ. Энэ бүгд юуны төлөө юм бэ? Тэр мэргэжлийн тамирчин болж про карт авах уу? Хизээ нэгэн цагт тайзан дээр гарах уу гэх мэт. Sam Sulek 90 кг хөрмөгцөө тамирчин болох тухай бодож эхэлсэн байдаг. Тэрээр хизээ нэгэн цагт про картын эзэмшигч болно гэж зорилго тавьсан байжээ. 2025 оны NBC Legends Classic-т Sam Sulek-ийн дебют эхэлсэн. Түүний анхны тэмцээн анхны тайз гэдэг утгаараа муугүй формтой байв. Бид түүний блогоос харж байсан залуухан ирээдүйтэй мангас шиг Sam тайзан дээр яг час хийтэл гайхшруулж чадаагүй. Хэдий тийм байсан ч тэрээр жиндээ төрүүлэн бүх жиндээ бас дахин аваргалсан. Overall champion болсон гэсэн үг. 2-7 хоногийн дараа тэрээр pro card авахаар NBC Arnold Amateur-д шууд оролцсон. Тэрээр классик физик ангиллалтаа төрүүлж авраг болон өөрийн хамгийн гол зорилгоо биелүүлж про карт авсан билээ. Энэ жилийн 3 сарын 6-нд Sam Sulek про тэмцээн болох Arnold Classic 2026-д оролцсон. Бүтэн жилийн дараа түүний форм сайжирсан ч мэдэгдэхүйц өөрчлөлт оруулгүй тэрээр 10-ээс 8-д оров. Мөн удалгүй тэрээр Англи улсад зохион байгуулагдсан Arnold Classic-д орж байраа нэгээр ахиулж 7-д оров. Мэргэжлийн тэмцээнүүдэд орох үед генетикийн өгөгдөл 1-р орно. Учир нь бүгд л ижилхэн бэлтгэл хийж, бүгд л хоолны дэглэм барьж хичээж байгаа учраас хамгийн байглаас заяагдсан төрмөл залуу 1-р ордог жамтай. Sam Sulek-ийн форм яг үнэхээр дутаж байгаа нь илт. Нурууны гацуур гайхамшигтай, хөлний гацуур галзуу, тайл тийм нарийнхан биш. Түүний нуруу далбаа тийм ч том биш. Ялангуяа доод хэсэгтээ дутуу. Классик физик ангиллалын хамгийн чухал үзүүлэлт болох V хэлбэр байхгүй. Гуйны ерөнхий байдал хэлбэрлэг биш, шулуун талдаа. Sam Sulek олон жил стероид хэрэглэж байгаа нь ойлгомжтой. Түүний генетик энэ хүрээд тулаад ирж байгаа. Энэ үед бодибилдерүүд бүтэн жилийн турш 1-2 кг булчин мас нэмж эхэлдэг. Цаашлах тусам энэ тоо улам багасна. Яг мэдрэгдэхүйц өөрчлөлт гарахгүй учраас Sam Sulek хэсэг завсарлага авч эрүүл мэндэ шалгах контент хийвэл гэж бодогдно. Шүтэн бишрэгчт нь тийм зүйл хийлгэхгүй цаашаа зүтгээд чи чаднаа гэх нь тодорхой. Энэ үед үзэл хандлтаа хадгалахын тулд Sam цаашид доозоо улам нэмэх, синтол хэрэглэх гэх мэт сонголтууд гарч ирнэ. Хэрвээ тийм зүйл болвол эрүүл мэндийн асуудал улам л нэмэгдэж, аюул учрах эрсдэл 2-3 дахин ихснэ. Эрсдэл нь шүү. Анхааралтай сонсороо. Өдгөө 24 настай Sam энэ тухай бодож тунгааж эргцүүлж байгаа нь ойлгомжтой. Эцсийн шийдвэрийг тэр өөрөө л гаргана. Хэнийг сонсох, хэнийг сонсохгүй гэдгээ хүн өөрөө л шийддэг. Эрүүл мэндийн асуудалд орох гэдгийг өвдөд үзсэн хүн л сайн ойлгодог.
боддог. Ronnie Coleman Flex Wheeler бичлэг дээр хизээж харамсдаггүй гэж ярьдаг. Яг дотроо харамсдаг болов та юу гэж бодож байна? Миний л хувьд нэг удаа сохорч нэг удаа үзүүний дискнүүдээс солиулж байсан хүний хувьд энэ асуултанд хариулж чадна гэж бодож байна. Хүн яг дотроо бол харамсдаг. Өдөр шөнөгүй хэрвээ би тэгээгүй бол, хэрвээ би ингээгүй бол, ийм зүйл болохгүй байсан гэдэг бодол ахин хэлий. Өдөржин шүнжин бодогддог. Яаж зүгээр болох вэ? Яаж цаг хугацааг ухраагаад ч болов эрүүл мэндэ буцаах вэ гэж өөрөөсөө асуусаар л одоо төсөөлдөө Ronnie Flex 2 буцаад зүгээр алхах юмсан, буцаад бэлтгэлээ хийх юмсан, энгийн үн шиг өвдөж зовж хагалгаанд орохгүй амьдрах юмсан гэж бодж л байгаа, харамсч л байгаа. Ronnie-гийн хэлсэн би хизээж харамсахгүй байна гэдэг үгийг энэ ойлгож байна. Тэрээр бодибилдингийн түүхэд агуу домог болон үлдэж хүн төрлөختний түүнийг хизээж мартахгүй. Харин Flex Wheeler хамгийн шилдэг формтой байсан гэдгээрээ үе үед яригцаар л байх болно. Харин одоо Sam Sulek руу эргээд оръё. Sam про тэмцээнд төрүүлж Mr. Olympic орлоо гэж бодъё. Түүний ангилалд Ramondino болон доор хаяж 50 хүн хүлээж байгаа. Эхний топ 10 нь Ramondinoтой нэлээд ойролцоо залуучууд. Тэгэхээр Sam эхний 10-т багтах магадлал маш бага. Ийм зүйлийн төлөө ялангуяа буруу хооллолттой Sam эрүүл мэндэд эрсдэл учруулах нь дэмийл зүйл болов. Өгчхүүлж харамсахгүй байх л та. Sam бол Andrei Smaev биш юм. Samuel Bishop Sulek өндөр 180 см, түүний тэмцээний жин 102 кг, оф-сизон 111 кг, налуу шахалт 180 кг-аар 7 удаа, штангта суулт 260 кг-аар 8 удаа, үндсэн таталт тахлах ангитай байхдаа 180 кг-аар өргөж байсан. Тэрээр бодибилдерүүдэд энэ дасгалыг хэрэггүй гэж шилдэг. Sam Sulek маш олон шүтэн бишрэгчтэй түүнийг үнэхээр олон залуучууд хүүхдүүд дагаж, дуурайж хамтдаа өсцгөөсөн. Тэрээр Америк хүүхдүүд дундаа GRAMX гэсэн үг. GRAMX хэрвээ стероид хэрэглүүл юу болох вэ гэж бодохоор төсөөлөхөд ч бэрх байна. Тэрээр худалж авахыг хүсээгүй учраас энэ сэдвийг огтоосоо хөндөөгүй, ойлгох нэг нь ойлгоно згээд үлдээсэн. Нэг өрөө түрээслэж амьдралаа залгуулж, бодибилдингт дурлаж, уцаараа л энгийн видео хийдэг байсан залуу Америкт нэр алдар мөнгө шүтэн бишрэгчдийг олж авсан чадсан залуу. Тэрээр энэ бүгдийг хийж эхлэхдээ ийм өндөрлөгт хүрнэ гэдгээ төсөөлөөчгүй бах. Энгийн даруухан шулуун шударга залуу, энгийн л яриа ярьж хүмүүс аль болох чадхаараа тултлаа бэлтгэл хийхийг уриалдаг нэгэн. Буруу хоолтгоо бусдад уриалж байгаа биш. Өөрийнхөөрөө мэдрээд хийж байгаагаа үзүүлж, харуулсан тэрээр олон шүүмжин донд өртсөн ч байгаа бодит байдал нь түүний мөн чанарыг нь үнэн гэдгийг нь харуулна. Тэрээр бодит түүний бичлэгүүд нь ч бодит. Ийм учраас олон хүний хайрыг татсан залуу. Smaev шиг тулцсан генетик байхгүй ч Smaev шиг улаан цай стероидын брэнд рекламдаагүй. Түүний үйлдэлийг магтаж сайшаах нь зүйтэй. Олон жилийн хүч хөдөлмөр өдөр шөнөгүй зорилгодоо тэмүүлэх түүнийг бурхан харан шагнасан гэлтэй. Тэрээр ярьж зорж байсан про карта авч чадсан энгийн бөгөөд сайн залуу лээ. Үүнийг л хөдөлмөрийн үр шимээ хүртсэн гайхамшиг гэхгүй юм бол өөр юу гайхамшиг гэх вүлээ. За энэ үрээд энэхүү бичлэг өндөрлөж байна. Та ололтын тухай илүү ойлголт авахыг хүсвэл чат бичээрэй, ном аваарай. Мөн дараагийн удаа хэн орохыг та шийдэж болно. Комент бичээрэй. Түр баяртай.